Тэгээ би л тэр үйл явдалтай одоо нэг яг түрүүнд ярьжсэн шүү дээ. Карате комбат гэрээ байгуулнаа, Монгол амиртаа оруулъя гэдэг ийм шаардлагуудаа бол тавьчихсан байсан. Тэгсэн чинь гинтэн карате комбатаас холбогдоод тэр масаботой тоолох тамирчаа олдохгүй байсан юм билээ. Тэгээд ерөнхийдөө бол ноёны хөл байсан байгаа байхгүй. Тэгэхээр нь окей тгий яадаг тамирч яадаг гэдэг гэсэн чинь нүцгэн гараар толддог барнаклихаа гэдэг. Тэгэхээр нь би бодохдоо өө ямар ч зүгээр боксийнх юм байна. Ямар ч содлого шиглэл ялчихна. Тэгэл судлахчгүй шууд яриад аавь окей. Тэгээ яг тэр тэмцээнд очиход бол одоо янз бүрийн юм бол ирнэ гэдэгт би мэдчихсэн. Агтал малгай унахад улаан залаан дээр нь готлохын үзүүр хүрсэн байх. Тэгтэл ерөөсөө шууд ингээл дотроос нэг уур ураал маргаашин дэмсэн болоос уртхан үзүүлээдэг нь. Тэнд одоо ингээл уудалцаад ах хэрэг байхгүй. Гэхдээ тэргөө битэйгээр толдгонд тодорхой. Тэр л хурдан болоосоо гэж хүсэж байсан. Тэгээд хариугаа авчихар чинь маш сайхан болчихсон юм чинь. Тэгээд нөгөө тамирчин маань бас өөрөө ирээд уучлалт тугаад бүр ингээд сөгдөж өмөргөөд би монголчуудыг болон тэгвэнтэй хүндэлдэг биширдэг Чингис хааны түүхийг мэднэ. Би зүгээр шоу хийх зорилгоор л ингэсэн шүү. Ойлгоорой гэд. Тэгээ явсан. Хаан житсэн тэгэл Чингис хааны нэрийг бол бүгд мэддэг. Тэр дундаа Дайчин Баатар тулаанчид бол бүгд хүндэлж биширдэг.